Олон мянган ялхсын амийг аварсан хуурамч эмч Мартин Конегийн түүх. Эмч нар Мартин Конег зоригтой шийдэмгий хүн байсан гэлцдэг. Түүнийг эмчийн ёс зүйг зөрчиж биедаан зохисгүй шийдвэр гаргасан гэж үзэхэд тэрээр нүүрэндээ гунигтай инээмсэглээд хүүхдүүд рүүгээ явж байв. Үнэн хэрэгтээ тэр хизээч эрүүл мэндийн яам ажилчдын тогтоосон эмчийн ёс зүйг зөрчиж байгаагүй. Тэрээр хизээж эмч болохоор суралцж байгаагүй ч өндөр боловсролтой анагаах ухааны доктор профессоруудын хийж чадаагүйг хийж мянган дутуу төрсөн ялхсын амийг аварсан юм. 1903 онд Америкийн нэгдсэн улсын Бруклиний гудамжаар сонирхолтой үзэсгэлэн гарсан нь хугацаанаас өмнө төрсөн хүүхдүүдэд зориулсан инкубаторын үзэсгэлэн байжээ. Тус үзэсгэлэнг үзэхэд хүмүүс ердөө 25 центил төлдөг байсан ба гадаа нь хэдэн зуун эцэг их хүүхдүүдэд харах гэж жагсдаг байв. Энэхүү газрын эзэд нь Чикагогийн хүүхдийн эмч Юли Хейс, дэлхийд дахина инкубаторын эмч хэмээн танигдсан Германы еврей гаралтай Мартин Коне нар бөгөөд тэднээс гадна 6 сувилагч нялхсыг өөрсдийн хөхөөрөө хоололдог 2 сувилагчтай байжээ. Мартин Коне 30 жилийн турш хугацаанаас дутуу төрсэн хүүхдүүдэд зориулж инкубаторын үзэсгэлэн ажиллуулсан. Хотын иргэд хүүхдээ аврахын тулд цөхрөнгөө барсан хүмүүс түүнд ханддаг байсан бөгөөд түүнийг өөрсдийнхөө аврагч хэмээн хүндэлдэг байжээ. Тэдний тухай зурагтхуудаас сонинд гарсан зургууд хүмүүсийг гайхшруулж шоконд оруулж байлаа. Тэндээс та бүхэнд хачин гимээр маш жижигхэн бяцхан нэран зургуудыг харах бөгөөд тэд хизээ нэгэн цагт хүн болно гэдэгт хинч итгэхгүй байсан юм. 7 хоног бүр дугаараа гаргадаг хамгийн алдартай олон уншигчтай World Fair сэтгүүлд тэрхүү хүүхдүүдийн тухай шуугиж байлаа. Энэхүү газрын эзэн Мартин Коне өөрийгөө эмч гэдэгч тэр хизээч анагаах ухааны чиглэлээр сурч байгаагүй юм. Тэрээр өөрийгөө хугацаанаас өмнө төрсэн хүүхдүүдэд зориулсан анхны инкубаторыг зохион бүтээсэн Францын эмч Пьер Констант Баудны шав гэдэгч тэр эмнэлгийн ямарч боловсралгүй бүр Баудныг ч мэддэггүй байсан юм. Дэлхийн хамгийн анхны инкубатор Парист 1880 онд бүтээгдсэн ба Коне 1886 онд Берлиний техникийн үзэсгэлэнд хэд хэдийг авчирсан. Гэхдээ энэ техникийн бүтээл нь германчуудын төдийгүй Европын бусад улсуудын сонирхлыг ердөөч татахгүй байлаа. Коне инкубаторуудынхаа хамтаар Европоор аялж байхдаа эдгээр технологиуд Европт биш харин Америкчуудад хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Энэхүү Коне Бруклинд сууршиж 1903-аас 1940 оны хооронд өөрийн инкубаторын үзэсгэлэнгээ ажиллуулж эхэлжээ. Ердөө 20 цент төлөөд хүн бүхэн өөрийн нүдээр инкубаторт байгаа бяцхан үрсийг болон тэрхүү технологийн нарийн хэрэгслийг харах боломжтой. Үзэсгэлэнгийн бүх ашиг тэдгээр бяцхан үрсийн эрүүл мэнд амьдралын дэмж хүйсэд зарцуулагддаг байлаа. Нэг хүүхдийн амийг аврахад өдөрт $15 зарцуулагддаг бөгөөд одоогийн ханшаар $400 юм. Үзэсгэлэнг өөрснүүдээр харах гэж ирсэн жуулчид, оршин суугчид тэдний зардлыг санхүүжүүлдэг байлаа. 20 дугаар зууны ихэнх хагаст дутуу төрсөн няраа хүүхдүүд бүрэн эдгэж хүн болох ямарч боломжгүй байсан бөгөөд төрсний дараа эмнэлгийн ямарч тусламж эмчилгээгүйгээр хорвоогоос буцдаг байсан юм. Мартин Коне энэ явдлыг хүнлэг бус хэмээн үзжээ. Хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлсэн нэгэн эмэгтэй. Эмнэлгийнхэн шууд туслахаас татгалцсан. Тэд энэ хүүхэд анханасаа төрөх ёсгүй байж, тиймээс та нар явуулах хэрэгтэй гэж хэлсэн. Гэхдээ хамгийн азтай нь нөхөр маань эмч Конегийн тухай сонсоод хүүхдээ аваачж өгсөн. Харин анагаах ухаанаар аврагдах боломжгүй гэсэн хүүхэд маань өнөөдөр эрүүл сарвал амьдарч байна гэжээ. Мартин Конегийн Парисаас авчирсан инкубаторууд жинхэнэ технологийн гайхамшиг байлаа. Инкубаторуудыг шил гангаар хийсэн бөгөөд дулааны уурын зухаар халдаг. Дотор нь агаар, чийгшил, температурыг хянах хэрэгслийг нэмж суйрлуулсан ба хүүхдүүд гадаад ертөнц, тоос бохирдол, аюул бүхнээс тунгалаг хаалгаар хамгаалагдсан байдаг. Инкубаторын ажилчид мөн өндөр шаардлагаар сонгогддог байв. Ажилчид нь хамгийн түрүүнд хариуцлага өндөртэй, нямбай, цэвэрч байх ёстой. Сувилагч нар олон зуун үзэгчийг цугладаг үзэсгэлэнгийн өрөөг 24 цагийн турш цэвэрхэн байлгах ёстой байлаа. Арх тамхи хэрэгэлсэн ажилчдаа Коне ажлаас нь халахгүйгээр шууд цагдаад бариад өгчөгдөг байв. Дутуу төрсөн нэрийг хувцлахын тулд сувилагчид нь хүүхдийн тоглоомын дэлгүүрээс хувцсны санаа авах, өөрсдөө хувц соёх хэрэгтэй болдог. Мартин Коне шүүмжлэгч анагаах ухааны докторийн зөвлөгөөг нэгж сонсолгүй. Энэхүү ажлаа гайхалтайгаар үргэлжлүүлсээр 6500 гаруй хүүхдийн амийг аварчээ. 1940-ад оны эхэнд Конегийн инкубатор хаагдаж, эрүүл мэндийн салбарт шинжилэлт хийн хугацаанаас өмнө мэндэлсэн үрсийг аврах боломжтой болж, эмчилгээ хийгдэж эхлэн Америкийн нэгдсэн улс болон Европын орнуудын төрөх эмнэлгүүд Конегийн хэрэглэж ирсэн инкубаторыг хэрэглэдэг боллоо. Мартин Коне хайр халамжаар дүүрэн гайхалтай амьдарч 1950-ад онд 80 наснда таалалд өгсөжээ.
20 дугаар зууны хамгийн агуу баатарлаг хүмүүнлэгийн нэр зүтгэлтэн тэрбээр амьдрал ахуйда өөрийн гэсэн нэгч өмч хөрөнгө босгоогүй бөгөөд энэ орчлонд ямар ч үн хүрэх зүйл үлдээгээгүй юм. Түүний л ачаараа дутуу төрсөн нялгасыг зүгээр үхгээд орхидог байсан эрүүл мэндийн салбарт шинжилэл хийгдэж олон сая үрс дэлхийд хүн болон мэдлэх боломжтой болсон юм.